нь үзэж хайх юм уу? Тийм ээ, тийм бушуул. Юм олов уу? Үгүй. Хурдан хайлдаа чи. Сайн үз. Яста нэг өчигдрөөс хойш цоромж хийсэнгүй. Элбэр дадрагч гэлөө. Айлын зарцуулж төрсөн бас бүх хүний багш гэж байгаа. Амьд зэрүүн байхад нь уул нуруу байсан газар над барсан хойно нь усан далай болно. Та нарын юу хийж байгаа? Одчин газрын дамал мужруу хил өгүүлж хоёр туслах одчин оронтой гарлаа. Хоёр хүн явуул гэсэн. Нэрээ шүү. Яг тийм. Хил аваад л хүрээд ирлээ. За ойлгодоо даамдаас асууна. Та нар өнөөдөртөө зүгээр л байж байна. Мэдлээ. За. Ямар ч үр дүн гарсан бай маргаашнаас эхлээд эхэс дээдс бүгд зоог гүнзгээ зоогөлж эмчлүүл цовлуулах байх. Тийм болохоор бүгд бэлтгэлийн хангаад байж бай. Эзэн хаан хааны хатан хоёр хэдэн хоног зоог барилгүй унтсан болохоор цагаан будааны шүүс шингэнээс нь эхэлж баг багаар барих хэрэгтэй шүү. За, би мэдэж байгаа. Бас их хатан ээж зоогоо унжилгүй байнга барьж байгаа ч гэлээ. Би нэг яд руу сул байгаа болохоор одигтой хоол унд идэж чадахгүй байна гэж дуулсан. Тийм ээ, тэгээд байгаа. Тэгвэл их хатан ээжид хөнгөн чанарын бас хамттай шим тэжээлтэй хоол барих хэрэгтэй шүү. Дун хорхойн дотор гидсээр хийсэн зутан ч юм уу? Тоор, хуш, самар, майлинг, гүйсний үр хийсэн 5 үрийн зутан бариул ямар вэ? 5 үрийн зутан гинэ? 5 үрийн зутан бол хоолны доршлыг хөдөлгөө зогсохгүй, хоолны шингэцийг сайжруулдаг. Ялангуяа бие тэнхээ дорой өндөр настай хүний тамир тэнхийг сайжруулж сэргээдэг юм. Дун хорхойн дотор гидсээр хийсэн зутан чинь зөвхөн дотор гидс орсон юм уу? Тийм ээ. 5 үрийн зутан гээд бүгд зутангийн төрлийн хоол юм шиг дээ. Тийм үү? Анхудаа ийм зутан идэж байна. Юугаар хийсэн? Дун хорхойн дотор гидсээр хийсэн зутан байгаамаа. Дотор гидсээр нь үү? Тийм ээ. Тод шар өнгөтэй далайн амтан бол бүгдээрээ шин далайн ургамал идэж нас бий гүйцэтгэдэг учраас дотор гидсэнд нь далайн ургамлын хамгийн шин тэжээлтэй бүхэн тэр чигээрээ шингэсэн байдаг. Энийг ч гэсэн анхудаа идэж байна. Юу юм бэ? 5 үр зутан гэдэг юм аа. 5 төрлийн жимсний үрээр хийсэн зутан байгаа юм. Жимсний үрээр үү? Тийм ээ, эхлээд хуурч халиан тоорын үр хуш, самар, майлан гүйсний үр хийж чанаж хийсэн юм. Энэ бол хоолны доршлыг хөдөлгөө зогсохгүй, хоолны шингэцийг сайжруулж, өтгөн шингэлэх ач тустай зутан учраас хүнд зоог барихын өмнө идэх тустай. Тийм үү? Амт ч гэж ярих юм алга. Дээр нь хүний биед тийм их ашиг тустай гэхээр хэлэх ч үг алга. Ээж та орой идэж байгаа таарсан сайхан хоол байна. Гурван эхэс дээдсийн бие хямарч болох учраас тэргүүн ахайтан үүнийг онцгой анхаарна шүү. Тэргүүн ахайтан. За. Мэдлээ их тайгаа. За. Хариуг нь олсон уу? Ахайтан олчих шиг боллоо. Ашгүй дээ. Их хатан ээжээ. Хариуг нь олчихлоо.
Эрхэм дээдсээ хариу хэлэх цаг болчихлоо. Эрхэм дээдсээ та хариуг нь айлтахгүй юм. Эрхэм дээдсээ энэ хүүхэд бол таны өөдөөс аимшиггүйгээр их үг хэлж амь насаараа дэнчин тавьсан хүүхэд. Та хариуг нь айлтчих юм бол энэ амьгүй албатаас өөрцөхгүй. Би эмчлүүлнэ. Намайг эмчил. Юу гинэ? Ээж судсаа бариулж байгаа гинэ. Тийм ээ, эзэн хаанта. Үнэхээр судсаа бариулж эмчилгээ хийлгэхэр болсон гин. Ашгүй дээ. Ашгүй. Ашгүй. Хэлээд өгөх хаанта. Эмчилгээ тасрах хооронд өөр шинж тэмдэг нэмэгдсэн байна уу хэлээ. Хэлний хоёр хажуугаар улаан өнгө тодорлсон амьтхан дээрдэж төрөгссөн байна. Хихэрх нь яаж байна? Хүчтэй биш мөртлөө эвгүй үнэр гарахгүй байна. Хоолунд жолигтой идэж уух болохоор Ходоод гэж хямрах нь хөгшин хүнд элбэг тохиолддог. Өөр ажигласан юм байхгүй юу? Байхгүй. Жангу, Би ч гэсэн өөр шинж тэмдэг ажиглаагүй. эхлээд тамир оруулах хэрэгтэй байна. Там барина. Тийм учраас там бэлдэцгээ. за Мэдлээ. мэдээ. Чангума. Их хатан ээж эмчилгээ хийлгүүлэхээр басан гэлөө. Тийм ээ. Чиний таврыг таагүй хэрэгөө. Мэдэхгүй байна. Мэдхгүй гинэ. Таагүй болоод л эмчилгээ хийлгэхээр басан юм шүү. Харин л дээ. Гүй чиний хэлээд хэлдэ. Санин санагдаад өгөх нь. Мэдэхгүй. Мэдхгүй гинэ. Их хатан ээж эмчилгээ хийлгэхээр басан. Гэхдээ таврыг таагүй. Тэгэхээр юу болсон байж таах вэ? Гэхдээ хариу нь юу юм бол яаж ч бодоод болохгүй юм. Тэгээд хариу нь юу юм болоо? Жангун Чи мэдхүү? Би мэдэхгүй. Хөөе, чи ч өөрөө мэднэ гэдсэн мэдтээ. би эзэд гисэн бэ? Зүгээр л мэдх юм шиг байна гэсэн болохоос. Яасан бэ? Юу болсон бэ? Таврыг нь таасан уу таагаагүй юу? Юу болсон юм бэ? Чи зүгээр үү? Чи эсэмэнд мустарч чадсан уу? Алив хэлээд хэлдэ. Бүрд оржигнаачих юм наад хүндээ үг хэлэх боломж өгөлдөө. Чи зүгээр ээжээ. Их хатан ээж эмчилгээ хийлгэж байгаа. Тийм үү? Ямар их айва. Ашгүй дээ. Яасан? Гүмийн хариуг нь олж мэдчихээд чой хатан их хатан ээжд айлтгсан гэхээр нааша хариулгал хүрээд ирсэн. Тийм үү? Их хатан ээж ямар ч хариу хэлээгүй шүү дээ. Тэд нар их хатан ээжэд ямар ч утгагүй хариулж өгсөн байлгүй. Би тэрнийг ч мэдлгүй 10 насаар хөгшөрчих шиг боллоо. Харин тийм.